Юу яцхан үзэгчтэй New Saki in the House. За тэгээд нэрнээс цааш юу мэдэх 14 бол эхэлж байна. За энэ удаагийн дугаар болоо Монголын хипхопын боловч цомын эзэд Монголын хипхопын амьд томог оппозит хамтлагийн тухай ярихаар бэлдсэн байна. Хоёулаа бол 1988 онд төрсэн. За тэгээд 8 дугаар ангид анх эхэлж ирсэн. За тэгээд анх ингээд яаж ихсэн бэ гэхээр маань хоёр хүн 2005 онд бол анх эхэлж байсан. 2005 оны 1 сарын 4-нд. За тэгээд энэ л гандлага хоёр болоод тухайд бол уцаар ирсэн байдаг. 8 дугаар ингээ хоёр жоо хөвгт уцаар яд. За ингээ хоёулаа хамтарч дуу их өө тэгээл та тэгээд хоёулаа тэг ямар нэр өгөх вэ гэсэн чинь тэг өнөөдөр хэдэн блэ гэд 1 сарын 4 шүү дээ. Тэгвэл окей 14-г нэрлэлчихэд тэгээ ерөнхийдөө 14 гэдэг анх нэртэй байсан. За тэгээ ерөнхийдөө яг энэ 14 гэдэг нэр яг гоё яг тохирсон нэр юм байна гэдэг ерөнхийдөө энэ нэрэндээ маш их ихтгэлтэй явж байсан. За тэгээ учир уу гэвэл гантлага 1-ийн тон дуртай, энэ л бол 4-ийн тон дуртай байлаа. За тэгээд дараа нь бол нийлбэр гэдэг нэртэй болсон. Дараа нь хараа гэдэг нэг нэртэй болж үлдсэн. За анх энэ л бол Fruity Loops дээр хийсэн Мамо Наша шиг аян дээр ганцаараа дуу хийж бол байсан. За яага ганцаараа гэхээр хамтаг болоод нэг ч дуу хийгээгүй байж тэр хоёр бол ингээд муудалчихсан байсан. Тэр хоёрыг үзэл бодлын одоо зөрчилдөөнтэй байсан юм шиг байна. Энэ л их хэмэгтэй өнөөс хамааралтай. Тэднээс ингээд онгодоо авдаг. За тэгээ багасаа л их хөгжин дуртай хүмүүс байсан. За тэгээ 2006 онд бол гантлаг Quizzy-гийн зохион байгуулсан тэмцээнд ороод төрүүлээ. Тэгээд хамт B Production-д Quizzy хамт дуу хийх хэрэгтэй болсон байдаг. Тэгээ Quizzy бол дуугаа гоё болох үүднээс инэрлийг дуулаад. За тэр үед B Production-д ажиллаж байсан Mon Girl гэдэг хүн Opposite-ийн хоёрыг хараад одоо дуулж байгааг нь хараад дуу чин болдод болоо лейбл даваач гэж за лейблж явах. Тэгээ production даваач гэж санал болгож байсан. Мөн Quizzy бас мань хоёр хүнд бол санал тавьж байсан. За гэхдээ бол Quizzy студио болохоор бол мань хоёр бол болдгийг сонгосон. За тэгээд тэнцээ бол гэрээ байгуулж орж байсан. Гэрээний заалт нь бол ерөнхийдөө олсон орлогын бол 10%-ийг бол Opposite-ийн хоёрт бол өгөх байсан. Энэ үйл явдал бол 2006 оны 100 болсон. За тэгээд дөнгөж 10 жилийн төгсөөд бол гэсэн үг л дээ. За тэнд бол маш их зүйл сурсан. Өстой одоо нэг зүүдэндээ очисон мэт байсан мань хоёр хүн. За тухайн үед бол Монголд бол ерөөсөө тэгж нэг B Production шиг team студио бол байдагч байсан цаг үе. За тэгээд асуудал үүсч эхэлсэн. Амьдрал бол савнгийн дүр, чи дүүрэн гол дүр гэдэг дуу хийсэн байсныг нь болд өөрөө дуу болгоод за тэгээ бүр цомгоо нэрлээд гаргацсан байсан. Opposite-ийн хоёрын одоо бараг оюуны хэмжлийг халдсан гэж нэрлэх юм уу те. За тэгс чинь мань хоёр хүний бол ингээд урам хугарсан. За тэнд бол ингээд 8 дуу бол хийсэн байдаг. Бүтэн нэг жилд 8 дуу хийгээд 2 нь ингээд цацагдсан байдаг. За энерлийн хувьд бол бүр багасаа 2 дугаар ангиас ингээд бол шүлэг мүлэг бичдэг байсан. Тэгээд өөрөө ч тэгээд яагаад ингээд шүлэг бичээд байгаагаа бол мэддэггүй байсан. За тэгээ мань хүнд бол яг хипхопыг одоо хөвшүүлсэн, танилцуулсан дуу бол Lumini хамтлагийн бүтлгүй хайр бол хэмээх дуу байдаг. Чивни ацтаушаа хумча онманда чивни ацтаушаа пижама махой пижама юдамахой пижама махой будуу хайра юдамахой хумча онманда чивни Ацтаушаа пижама махой Гантуулгыг 5 дугаар ангид яг ороход бол монголчууд өргөн өмд өмсчгөөд бол хипхоп мандтгай гэж хашгирч байсан цаг. За тэгээ ганцлагын хувьд бол эрхчлөөгийн одоо мөнхөн ахын студид дуугаа бичүүлдэг байжгаад Эсэнд айд байсан мото бол дуулж үзсэн. За дараа нь Батука бол тэр хоёрыг та хоёр болж байна. Одоо тий би та хоёрыг гаргаж ирнэ гэд баахан бол дими цаг бол үрсэн. За тэгээ сая бол бас нэг B Production-д бас тий нэг дими цаг үрсэн тухай би бол дуртай өнгөрсөн. Бас нэг зүйлийг хэлэхээ мартсан байна. Шоу нэртэй байхдаа одоо B Production-д байсан. B Production-аас гараад одоо нэрээ Opposite болгосон байдаг. За тэгээ Opposite хамтлаг ерөнхийдөө бол 3 бол цомогтой. Анх бол дуучин их шиглэнтэй хамтран амьдралын тоглоом дуугаар бол залуусын дунд бол танил болсон. Одоо шоу гэдэг нэртэй байх та. За тэгээ шууд B Production-аас гараад Opposite гэдэг нэртэй болсныхоо дараа бол цомгийнхоо нээлтийг бол хийсэн. За микрофон гэдэг анхныхаа цомгийнхоо нээлтийг хийсэг 15 дуунаас бүтсэн тийм альбом байсан. Тэгээд бас Голланд улсад бол Opposite гэж бас 2 гишүүнтэй хамтлаг байсан. За тэгээд бас манай үйлэн гэдэг нэлээд хейт очсон. Хамтлагийн гишүүн энерлийн хувьд бол сэтгүүлчийн мэрэгчлэр бол Моисыг төгссөн. За тэгээд хамтлагийн гишүүн гант тулхтаа бас хэсэг маргаан болсон. Тэгээд
бас энэ маргаанд нь өнөхөд нөлөөсөн хүчин зүйл бол инэрлийн зүгээс бол ээж нэг нас орсон үе байсан. Тэгээд 11-ээс 14 оны үед бол хамтлагийн гишүүн инэрл бол маш их бухимдалтай явжсан. Миний сайхан ээж минь бүхэлгүй монхоор амьдран жаргаж бүр биднийг баясгасаа хайрын сэтгэлдээ чихээ өрн болсон бид нар ачинаач хайруулгаас үндэ орзамгүй өшөөний цагаар үрэн тэрч хүрээсаа үсэн бүрдээ чихээ үдэмжин ачин хайруулгасан. За тэгээд ерөнхийдөө бол тусдаа юм хийх гээд бол өөр өөрсдөө бол сорьсон байдаг. 2010 онд гэхэд одоо бүр 40-50 дуу хийсэн өөрсдөөс ерөнхийдөө өөдсөн байсан. Тэр үед бол саалж тарахад хүмүүс ган тулгаас энэ л яасан бэ гэдэл айгүй их асуудаг байсан. За тэгээд ган тулгаа ерөнхийдөө яг энэрлээс салсныхаа дараа нэг 2-3 дуун дээр бол энэрлийг ерөнхийдөө тийм өдөө хатгсан байхтай. 2-3 бол дийс дуу хийсэн байдаг энэрл рүү. За тэгээ хариуд нь тэгэл энэрлчин Bambi freestyle гэдэг л бас их маргаан байсан. Тэгэд бас яг тэр үед нийгмийн гол дөр болцсон байсан. Нэрэл бид амьдралаараа холбогдсон хүмүүс. Чиний буруу их байсан ч яагаад бид хоёр нийж болохгүй гэж хоёулаа сайн дэдхүү. Бити горд мал минь нуруудж бэлчээл байх юм өснийс орон нөргөлтөө маган гэдгээсээ ичээд байх юм бэлэг гэдэг зориглолтоо гачиг өгөө турун бадаг гачин бистаг снүү чамаг гэдэг толгоон дээр алж би яг ухын шиг өчмөрг уулзах ташхан цараа ирч чадахгүй энэ гоны хөрөн камерын өгмөн гасан камертоны бач кашиг яаж хүмүүс дөрөвдүүлэх мэдэн яаш камер чиний ярьсан шиг би чамаг монч цоцохтаагүй сонсдог хүмүүсээ чи нэг гөлгнүүд гэж хуцаагүй юу надад дамжуулж карьера үсэх гэж яах вэ үнэн миний байхад боожох гэж яах вэ хэлэх юм байхгүй бол уулзыг ихээс аргагүй хэлэхгүй бол уулзыг сонсох нотаа бичээд хэрэггүй захинд орчин зогсоос синжиг хүрээр байх юм салтааны бодраагаар дамждаг бол яах юм матер балбахаас дуу хийж чадхаа болсон манерийн сэтгэх үнэндээ явхаасаа өнгөрсөн башираарах хэрэглэж баялашгуудаар цуглуулсан ч багны чин цаан байгааг баг дээр нь хуулж харуулсан бусдыг дундаа мотог байж өгсөндөө хоншгоноо. За тэгээд энэрл бас Big G энтертэй бааталтаатал. Тэгээд ерөнхийдөө бас тухайн цаг үе бол яг баатлын оргил үе байлаа. Оппозитийн эд үед. Ja, tot in mat trop ik bochen kats massen ээж Тутгагийн дахмын чод өгөөд лүгэд үлсэн хэд худаа хол явсан шалтгаан нь юртол бодит текстийг хэвтсэдийг минь зарж өгөөч гэж хүзүүндээ бодог зүсэн удахгүй тэнгэрэг бариад тэнгэрээс үнстууд нь улсын хавьяат боовч дэлхийн техник досолгоо учир Чингис биш үү өндгөн толгоодуудын дунд арай өндөр өндгөн толгоо өөрийн бодлоо хуваалцсан сарыг хулгайлах төлөвлөгөө өмчилсөн дунд биш гэлээ өмсөн төсөнд бүгд хулгай өндгөн толгоодуудын дунд арай өндөр өндгөн толгоо үеийнхэндээ жигддэг байд бацаануудаа нийлэх шиг хүчээсээ хөгшин төгсөх хамтлагийнхаа илэн цэцэг эхлээ чиний хөгсөндөө хамууч төрж байлаа ихний дагсан коридороор хамуудаа чин зүрж билээ чи дэндүү хөгшин байна олон жил юу хийцүүтэй Мухэрдэн өөрийгөө мундаг гэж зарлсан удаагүй мөчөргсөн гаруу чиглэвчих зүж нүрэ будаагүй Хэрүүл хипхоп хоёр ялгаатай ахын дүү хэрүүл хийлгүй хүндлэл авах зүгдэмж надаас авах юм уу Зүгээр байхад хэрүүлдэтгэн зүгээргүй хүний шинж зөвхөн би хүзүүнээсээ зүтгэхгүй юм гинж Бэтик төлийг ядардаггүй наадмтай юм чи зүр бусдын тоогоор өнгөснөөс урдах тавхтайгаар гүзээр Дээл өмс түүхэн Монгол биш байж таарах нэ Тэгвэл монголчууд бүгдээрээ чинийхэр хаанах вэ Өмсөх зүхийг мэддгээрээ чи дизайнер болохгүй яагав Өөрөөчтэй өмсдгүн байж Монгол гэж юу чагаав Масын дэрэгдэх асуудлыг нэрээ сөхөд байлоо Алан гэж утсын санаас моторхол ч нөчгөө сайдоо Харин намайг очиход харангуутаа зогцсон бистэ Зодохгүй гэж амгарч байж буцааж таныг дуудсан бистэ Хэлсэндээ би хүрсэн гэж таныг зоддоогүй Хэлсэн үг чинь хутлаа байсан ч би огт юм болдоогүй Орчлон ертөнц багтах машин Одоохондоо зохиодоогүй Олигүй бандыг жихрэг машин байсан чамтай тохиодоогүй Хамууд миний төлөө хамаагашлаа хаяад ирсэн Харин чиний найз чинь яасан хамаг юм аваад
За тэгээ маш удаан маргаантай явсны эцэст бол мань хоёр эргээд ингээ уучраа олсон. За тэгээд янз бүрийн кино хийсэн, шүн дундын яриач гэдэг юм уу те, кино хийсэн, хамгийн сайхан кино хийсэн. Энэ бүхэн бүгдээрээ амжилт олсон. Зүгээр л энэ л ганцлах хоёр бие биедээ найзаа гэд хийсэн зүйл байхгүй. Дуу тэр хоёрыг холбодог. Юуны ч төлөө бүү мэд. Дуу тэдэнд үгээр хэлж боломгүй зүйлийг өгдөг. Дуу хийчгээд пи уусан шиг тамхиад татаад тэрийгээ сонсоод суух ямар сайхан гэж санана. Хизээч хүн таалагдах гэж, хүнд гайхуулах гэж дуу хийгээгүй. Оппозитийн дууг сонсоод тэдний сэтгэл рүү өнгөж бол. Дуу гэдэг юм зохиосон бурхандаа баярлалаа. Бурхантай биднийг холбож байгаа дуунуудаа баярлалаа. Оппозитыг сонсдог хүмүүстээ баярлалаа. За тэгээд миний энэ удаагийн дугаар оппозит хамтлаг байлаа. Үнэхээр нэр төрийн дугаар байлаа. Дараагийн дугаараар ямар рэпер оролцуулахаа коммент хийсэд бичээрэй үзэгчдээ баяр таа.